Бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ хэрэг бүртгэх албанаас багц сурвалжлага мэдээллийг бэлтгэсэн юм. Хэрэг бүртгэх албанаас 2 дугаар сараас эхлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бууруулах чиглэлээр хуулийн хэрэгжилт арга хэмжээний хүрээнд үндсэн 3 ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалган шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрен сурвалжлалт, илрүүлэлт, шийдвэрлэлт зэрэг хэсэгжилсэн арга хэмжээний удирдамж төлөвлөгөө гарган илрүүлэлт шийдвэрлэлийг ахиулах. Хариуцсан нутаг дэвсгэрийн хүрээнд эрүүгийн хуулийн 11-р зүйлс заасан гэмт хэрэг ихээр үйлдэгддэг аж ахуйн нэгжид мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлж гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийтэд холбогдох хуулиудыг сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, нөлөөллийн арга хэмжээ зэрэг арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ гэмт хэргийн шалтгаан болсон архитектыг бууруулах, за иргэдэд мэдээлэл хууль сурталчлах чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ явуулж байгаа. Хуулийн хэрэгжит арга хэмжээ нь бол энэ оны 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд 1 сарын хугацаанд явагдаж байгаа. За энэ аяны хүрээнд хэрэг бүртгэх албанаас нэгдүгээр хуулийн байгууллагууд болон төрийн болон төрийн бус байгууллагууд их дээд сургуулийн оюутан судлаач нарыг оролцуулан хүний халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх арга зам сэдвт хилцүүлэг зохион байгуулна. За энэ хилцүүлгээс гаргасан зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргэнэ. За энэ гэмт хэргийг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх нөгөө хохирсон иргэдийн эрхийг нөхөн сэргээх зорилгоор эрен сурвалжлалт, шийдвэрлэлт, хэсэгчлсэн арга хэмжээг зохион байгуулж энэ хэргийн шийдвэрлэлтийг бол ахиулна. За хариуцсан нутаг дэвсгэрийн хэрэг бүртгэх засгийн мөрдөгч нар маань тухайн дүүргийнхаа нутаг дэвсгэрт гарч байгаа хамгийн ихээр энэ гэмт хэрэг гарч байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулan гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хуулийн заалтыг бол хэрэгжүүлж хангуулна. 2018 оны 2 дугаар сараас хэрэг бүртгэх албан энэ төрлийн гэмт хэргийг дагнан шалгах болсон юм. Мөн хэрэг бүртгэх албаны харьяа нэгжүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэмт хэргийг шийдвэрлэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Эрүүгийн хуулийн 11-р бүлэг буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулах энэ төрлийн гэмт хэргийг шалгадаг болсон. За энэ төрлийн гэмт хэрэг маань гэмт хэрэг бол дүүргийн нутаг дэвсгэрт бол маш ихээр үйлдэгдэж байгаа. Ялангуяа энэ иргэдийн арх согтууруулгундаа зохисгүй хэрэглэнээс болж байгаа. Мөн иргэдийн өөрсдийн бас харилцаа, таарамжгүй байдал, энэ нийгмийн уур бухимдал, стресстээс болдог янз бүрийн шалтгаанаас болж энэ бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хохирч энэ төр шалгагдж байгаа. Мөн бага насны хүүхдүүд насан туршаагүй 21 насны хүрээгүй хүмүүст иргэдэд одоо согтууруулгундаагаар үйлчилдэг, согтууруулгундаа хуралдалтан борлуулдаг энэ байдлаас болж одоо энэ төрлийн гэмт хэрэгт бол нэлээд холбогдож шалгагдж байгаа тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Мөн замын хөдөлгөөнд одоо соёлгүй оролцсноос болж жолооч нар маань энэ төрлийн хэрэгт бас холбогдсон шалгагдаж, хохирогч мөн с ิจ гтээ яллагдаж болж ингэж шалгагдж байгаа тохиолдлууд бол нэлээдгүй байна. Иргэд маань ямар нэгэн баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээг найз нөхөд хамт олон гэр бүлийн хэмжээнд тэмдэглэхдээ ариг согтууруулгундаа хэтрүүлэн хэрэглэх, хэрэгэлсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсэж, бие биедээ гэмтэл учруулсан гэмт хэргийг бүлтгэх нь их байна. Иймд согтууруулгундаа хэрэглэхээс аль болох татгалзах, зүү зохистой хэрэглэх, хэрэгэлсэн үедээ өөрийн болон хамт явах хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч байх хэрэгтэй байна. За энэ хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сүүлийн үед хийгдсэн судалгаанаас 2017 оны байдлаар хийж үзэхэд 30-аас 39 насны хүмүүс 31% эзэлж байгаа. Харин 40-с 49 насны хүмүүс чинь 17%. Эдгээр бүгд нийлээд 40 орчим бас 50 орчим хувь эзэлж байгаа байхгүй. Энэ юг харуулдаг байна гэвэл ер нь нас тогтсон хүмүүс гэр орондоо агсам согтуу тавих хүний бие эрүүл мэндэд хөнгөн хүндэвтрүү хохирол учруулах энэ гэмт хэрэг ерөөсөө нас тогтсон хүмүүс эзлээд байна гэдэг ийм статистик үзүүл харагддаг. Эндээс юу харах вэ гэвэл гэр орондоо хүүхэн ер нь архитан цогтуурах, бусдын эрүүл мэндэд халдахын асуудлаас эхлээд таслан зогсоох, энэ асуудлаас ухамсарлах, ер нь бие биенээ хөндлөх энэ асуудлыг л бид нар авч үзэх ёстой гэдэг юм. Тийм учраас иргэддээ бид нар хамтарч ажиллах, бүр нэгжээсээ манай хэрэг бүртгэх албаны нэгжүүд дээр хүртэл бид нар ийм ажлуудаа зохион байгуулж байгаа.
Монгол Улсын эрүүгийн хуулийн 11-р бүлэгт хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2017 онд 8812 бүртгэгдэж, үнээс 7537 с жигтэн бүртгэгдснээс 978 эмэгтэй, 515 хүүхэд холбогдсон шалгагдаж байгаад анхаарч сургуулийн насны 10-аас 12 дугаар ангийн сурагчид, ихтэй сургуулийн оюутан залуучууд эмэгтэйчүүдийн байгууллагын оролцоотой гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршиг, гэмт хэргийн гарал шалтгаан нөхцөлийг ойлгуулах чиглэлээр сургууль сурталчилгаа мэдээллийг хүргэж иргэдтэйгээ санал бодлоо солилцож байна. За ер нь бол 2017 оны тав баримтаас үзэхэд бол нэг 7000 гаруй хүн энэ хүний бие эрүүл мэндийн эсрэг гэмтэрт холбогдсноос 900 гаруй эмэгтэй 219 хүүхэд ингээд холбогдсон байна. Тэгээ хүүхдийн хувьд бол би онцолж хэлэхэд энэ бол би 14-өөс 18 насны хүүхдүүд оролцож байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр бол би бас энэ хүүхдийн хүмүүжил төлөвшөлд анхаарах хэрэгтэй. Энэ эмэгтэйчүүд маань бас яагаад ингээд 900-аараа ч юм уу ингээд энэ хэрэгт бас холбогдож ийн гэдгийг бас анхаарах, урьдчилан сэргийлэх, өөрсдөө дүгнэлт хийх шаардлагатай гэдэг цагдаагийн байгууллага ажилтны хувьд бол зориуд тэмдэглэж хэлмээр байна. Манай дүүргийн нутаг дэвсгэрт бол одоо яг энэ танхаарах гэмт хэрэг энэ төрлийн гэмт хэрэг бол энэ сафара үйлчлэгийн төв гэж байгаа. Цонгон хайрхан дүүргийн 12 дугаар хороо, 14 дугаар хороо цам баруун үйлчлэгийн төв, даргоон төв гэдэг 29 дугаар хорооны нутаг дэвсгэрт бол ихээр үйлдэгддэг. Бусад хорооноос арай илүү хэмжээгээр үйлдэгддэг. Энийг бол бид бол бас онцгой анхаарч нөгөө байнгын цэг ажиллуулах тийм ээ, эргүүл хяналтаар ажиллуулах, эргүүлийнхаа тоог ихсгэх, шөнийн цагаар эргүүл ажиллуулах гэх мэтээр одоо хорооны нөгөө баг гэж байгаа биднүүсийн одоо зохион байгуулж ажиллаж байгаа. Засгийн байцаагч мөрдөгч нараас бүрдсэн баг бас одоо энэ гэмтэргээ илрүүлэх чиглэлээр тодорхой чиглэлийн ажлуудыг хийж ажиллаж байна. Иргэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ архи согтруулахундаа хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ мөн хоорондоо үл ойлголцсноос болж бие биедээ гэмтэл учруулж байна. 3 сарын 6-ны өдөр өглөө би нэг ажлын газрын цугайлж байсан хүнээс юм. Би юу авах гэж ирсэн. Машин авах гэж ирсэн. Тэгсэн чинь наттай хатаад хэлээ. Тэгээд тэрний үдснээс шууд цоцож ирсэн. Би юу яагаад би өөрөө буруу бодсноо болмаас ингээд хүний биед гэмт учруулсан. Тэгээ тийм л яг ингээд миний нийтийн анхааруулгад ингээд айлтаа зуух буюу ингээд би бинийг гэмтэж болохгүй юм байна шүү гэдгийг анхааруулаарай. Тий яг би өөрөө яг буруу ингээд сансны ингээд бодсны болоос яг хүнийг байж байгаа тэгэхэд яг нүүрийн ямын ингээд майжаад ингээд жоохон буруу өгөлт үзүүлсэн. Энэ бол миний буруу.